Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдрийн агуулга дэмжих 1-р бичлэгээрээ эрх зүйн зөрчил ба хариуцлага гэсэн сэдвээр ярилцгаая. За бид нар энэ хэсгээр хүүхдүүдээ эрх зүйн зөрчил мэдлэгээ сэргээн санацгаая. Тэгэхээр эрх зүйн зөрчил гэдэг нь ерөөсөө л эрх зүйн шаардлагыг зөрчсөн байдаг. За ингээд нийгэмд хор аюултай тэрхүү үйлдэлд нь хууль зүйн хариуцлага хүлээлгэхээр ингээд заагдсан. За эрх зүйн хэм хэмжээг тусгасан үйлдэл эсвүүлдэхүйг эрх зүйн зөрчил гэж ингэж үзэх нэ. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр анхаарах зүйл нь эсвүүлдэхүй бас эрх зүйн зөрчил болтгоо. Өөрөөр хэлэх юм бол хуульд заагдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх. За эмнэлгийн байгууллагын ажилтан бол өвчтөнд тусламж үзүүлээгүй байх. Энэ тохиолдлууд бол бүгдээрээ эсвүүлдэхүйгээр эрх зүйн зөрчил үйлдэж байгаа нэгэн хэлбэр болоод явах нэ. За тэгвэл энэ хүрээнд хэдүүлээ эрх зүйн зөрчлийг таних хэд хэдэн шинжүүдийг авч үзцгээе. За 1-р эрх зүйн зөрчил гэдэг маань тодорхой эрх зүйн хэм хэмжээг 1-р зөрчсөн байх ёстой. За тэгээ эрх зүйн зөрчил үйлдсэн тэр үйлдэл маань субъектийн үйлдэл маань санаатай юм уу болгоомжгүй байдлаар ингээд гин буруутай байх хэрэгтэй. За тэгээ хууль зүйн тэр тухайн үйлдэлт маань хариуцлага хүлээлгэх үйс байх ёстой. За зөрчил гаргагч нь бол гин буруутай байж тухайн үйлдэл маань тодорхой хор охирлыг нийгэмд учруулсан байх. За ийм үндсэн шинжүүдийг агуулдаг бах нэ. За тэгэхээр эрх зүйн зөрчил болгон маань тодорхой хүүхдүүдээ бүрэлдэхүүнийг зайлшгүй агуулж байдаг. Өөрөөр хэлэх юм бол эрх зүйн зөрчил энэ эрх зүйн зөрчил байна гэж илрүүлэхэд тухайн эрх зүйг зөрчсөн тухай үйлдэлтэй хууль зүйн хариуцлага хүлээлгэхийн тулд тодорхой эрх зүйн бүрдлүүдийг ингээд шаарддаг гэж үздэг. За энэ хэсгээр хүүхдүүдээ бид нар эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг дэлгэрүүлэн авч үзцгээе. За үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй субъект, субъектив тал, объект, объектив тал гэдэг. За бид нар өмнөх хичээлүүдээрээ субъект болон объектийн ялгааг үзэжсэн тийм ээ. Тэгэхээр субъектэд бол эрх зүйн зөрчил үйлдсэн хууль зүйн хариуцлага хүлээлгэх тэр чадвар чадамжтай төр иргэн хуулийн этгээдийг хамааруулдаг тийм. За объектэд бол тухайн зөрчил гаргагчийн тийм ээ үйлдэлд өртөгдсөн зүйлс тухайлах юм бол тийм ээ хувь хүний эрх шиг бас байж болж байна. За объект нь санаа зориг чиглэж байсан хадгалгад өртсөн ямар ч зүйлс байж боломжтой. За тэгвэл субъектив тал гэдэг нь ерөөсөө л юу хэлээд байна вэ гэхээр тэр нэг гин буруутай нэг юм үйлдэлт хүргээд байгаа тий тэр тухайн субъектээс шалтгаалсан тухайн субъектийн сэтэл байж болж юм, санаа байж болж энэ ухамсарт оюун бодолд нь болон сэтгэл зүйн асуудал зэрэг нь бол тэр субъектив талыг илэрхийлдэг гэсэн. Тухайн гин буруутай үйлдэл хийхэд нөлөөсөн тухайн субъектээс хамааралтай ийм талыг бол бид нар субъектив тал гэж ингэж үзэх нэ. За энд субъектив талд бол тухайн үйлдэлийг санаатай юм уу болгоомжгүй аль хэлбэрээр үйлдсэн бэ гэдэгт илүү анхаардаг гэж үздэг. За объектив тал нь болохоор эрх зүйн зөрчил үйлдэгдэхэд ямар нэгэн хор охирол бий болно тий. Тэгэхээр тэр хор охирлын шалтгаанд холбоог нь илүү авч үздэг гэсэн үг. За ингээд шалтгаанд холбоо буюу тэр хор охирол бий болоход нөлөөсөн тэр хэрэгэлсэн арга байж болж юм, цаг хугацаа, хэрэгсэл, газар нөхцөл байдал яаж нөлөөсөн юм бэ гэдэг энэ талууд нь бол бүгдээрээ объектив талыг төлөөлдөг. Объектив талын гол онцлог элементүүд байх нэ. За ингээд хэдүүлээ эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй танилцсан. Тэгэхээр ерөнхийдөө эрх зүйн зөрчлийг 2 хэв шинжид ангилан авч үзээд байгаа. За 1-р бол гэмт хэргийн зөрчил гэж ангилж байна. Энэ нь бол нөгөө эрүүгийн хуультай илүү холбоотой тий. Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж байгаа нийгэмд аюултай, гин буруутай үйлдэл эсвүүлдэхүйг бол бид нар гэмт хэргийн зөрчил гэж ингэж үзэж байгаа тийм. За тэгтэл эрх зүйн бусад зөрчил эрүүгийн хуулиас бусад хуулинд заагдсан ийм зөрчлүүдийг бид нар эрх зүйн бусад зөрчил гэж ангилаад за үүн дотроо иргэний эрх зүйн зөрчил, захиргаа, сахилгын зөрчил, олон улсын эрх зүй гих мэд болон бусад салбар эрх зүйн зөрчлүүд бол энд хамаарах нэ.
За ингээ гинт хэргийн бус эрх зүйн зөрчлөө дэлгэрүүлэн авч үзэх юм бол иргэний эрх зүйн зөрчил нь илүү одоо тийм ээ эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаатай илүү холбоотой байдаг тий. Захиргааны эрх зүйн зөрчил нь эсвэргээрээ одоо нийтээр дагаж мөрдөхөөр заагдсан тийм ээ. Захиргааны тэр хууль дүрм журмыг одоо болгоомжгүй үйлдэлээрээ зөрчсөн ийм үйлдэлийг бид нар захиргааны эрх зүйн зөрчил гэж үзээд байгаа. За сахилгын зөрчил гэдэг нь илүүтэй одоо байгууллага аж ахуй нэгжид илүү хамааралтай. Тухайн байгууллага аж ахуй нэгжид мөрдөгддөг хөдөлмөрийн дотоод журам байж болж байна. За мөн одоо эдгээр журмуудыг одоо зөрчсөн гин буруутай үйлдэл эсвэл тхүүгээл бид нар сахилгын зөрчил гэж авч үзэж байгаа. Тухайлах юм бол ажлын цагийг одоо тийм ээ зүй бусаар ашигласан, ажил үүргийн хуваар одоо тийм ээ тогтсон цахилга батгүй байсан ч гэдэг юм уу тийм ийм зөрчлүүд бол дандаа сахилгын зөрчлийг илэрхийлдэг байх нэ. За аливаа одоо зөрчлийг бид нэг ялган тодорхойлчлоо. За тэгвэл дараагийн асуудал маань ямар хариуцлага хүлээлгдэг юм болоо гэсэн асуулт эндэж гарч ирнэ. За тэгэхээр хууль зүйн хариуцлага хүлээлгэх ер нь яагаад хэрэгтэй вэ? Тэгэхээр одоо гэмт халдлагаас эргэн хуулийн этгээдийн нэгдүгээрт хамгаалах зорилготой. За хоёрдугаарт одоо ямар нэгэн этгээдийн тийм ээ эрх юм уу одоо эд хөрөнгөд хохирол учирсан байгаа учраас тэр одоо нөхөн сэргээх, хохирлыг арилгах гэсэн асуудал маань илүү чухал байна. За ингээд дараа нь гин буруутай этгээдэд болвол ял шийтгэлийг оногдуулах гэсэн ийм гурван одоо зүйлийн үндсэн дээр хууль зүйн хариуцлагыг заавал ногдуулах ёстой байдаг бахнэ. За тэгвэл ямар хариуцлага ногдуулах вэ гэхээр тухайн эрх зүйн зөрчлийн төрлөөс нэлийн шалтгаалдаг. Тухайн эрх зүйн зөрчлийн төрлөөс шалтгаалаад хариуцлагын төрөл маань нөхдүүдээ өгөх өөр байдаг. За тухайлбал иргэний эрх зүйн одоо хариуцлагын тухайд эд хөрөнгийн хариуцлага заавал ногдуулж байдаг тий. Тэгэхээр бид нар хохирлыг заавал нөхөн төлөвлөх ёстой. Эд хөрөнгийг тийм ээ үндсэн байсан чигээр нь одоо бий болгох ч юм уу тий. За нөгөө талаас тухайн этгээд одоо олох ёстой байсан мөнгийг буюу тий орлогыг нь нөхөн төлөх байдлаар. За ингээ хугацаа хэтэрсэн байх юм бол анд тооцох гэдэг ч юм уу тий. За ийм хариуцлагуудыг илүү ногдуулдаг бол эсвэргээрээ захиргааны эрх зүйн тухайд бол илүү торгох одоо баривчлах тий эрх асах шийтгэлүүдийг илүү оноодог байх жишээний. За харин сахилгын шийтгэлийн тухайд тухайн одоо байгууллага дотор өрнөж байгаа учраас дээд шатны байгууллага юм уу удирдах албан тушаалтан нь тухайн хариуцлагыг одоо сахилгын хариуцлагыг ингээд ногдуулж тооцдог байх нэ. За эрүүгийн хариуцлагын тухайд бол эрүүгийн хариуцлагт ял болон одоо тийм ээ албадлагын арга хэмжээнээс ингээд бүрддэг. Тэгээ ял нь бол дараах төрөлтэй байдлаар дэлгэцэн дээр бол хүмүүс харагдаж байна. За торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах гэсэн одоо ийм шийтгэлүүдийг оноодог байх нэ. За ингээд хүмүүдээ өнөөдрийнхөө хичээлийг баттгаад дасгал даалгавруудаа хийж гүйцэтгэхээрээ бүгдэнд нь амжилт хүсье.